Hi, шинэ оны минь шинэ skincare-тэй давтаа морил. Ийм skincare бичлэг хийгээгүй амар удсан байна. Тэгээд миний арьс одоохондоо нэг иймэрхүү байна. За тэгээ би хэдүүлээ Guard миний хэрэглэж байгаа skincare одоо арьс арчилгаа бүтээгдэхүүнүүд таалагдж байгаа, таалагдахгүй байгаа, тохирж байгаа үгүйгээ гоё ярилцъя заяа. За тэгээ би дөнгөцөө усан дороо гараад ирсэн. Байрсан дээр евр түрхээгүй байгаа. Тэгээ өглөө бол мэдээж би нүрээ угаадаггүй. Угаадаггүй гэдэг нь ямар нэгэн савнгаар юм уу тосон цэвэрлэгчээр ерөөсөө угаадаггүй. Холимог арьстай болохоор өглөө заавал тийм хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлээд байх шаардлагагүй гэж бодоод байдгийн. Тэгээд зөв мөг хүмүүсээ мэдгүй. Гэхдээ би угаасаа анхнаасаа хизээж өглөө тийм савнгаар угааж байгаагүй. Тэгэхээр зүгээр ингээд хүүтэн усаар угаачдаг. Тэгээд дараа нь юу хийж байгаа вэ гэхлээр ийм Aveni зүгээр ингээд ус нэлээд янзын болж байхгүй зүгээр юм усаар нүрээ шүршчихдэг. За тэгээд биш тэ миний ярмаар байгаа зүйл гэвэл энийг би оройныхоо skincare ашигладаг. Гэхдээ би та нар нөгөө нэг Stilbena-гийн unboxing бичлэг харсан бол би энийг шинээр авсан гэд ярьж ирсэн. Энийг аваад надад нэг жоохон өөрчлөлт үзэгдэхгүй байгаа. Би урд нь жижиг савтагийг авч яхад нэг их мэддэггүй. Тэгээд том савтагийг авсан чинь бас их мэддэхгүй байна. Уул нь ингээд улаалттай арьсыг тайвшруулна гэж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө миний арьс маргааш нь стил тайвшрахгүй хിവэрэ байгаад байна. Тэгээд удаан хугацаанд хэрэглүүл яг уу мэддэх байх. Би хэрэглээл үсрээл сар л болж байна, сар гаруй. Тэгээд угаасаа айгу удаан хэрэглэгддэг юм шиг үсрээл иймхэн болсон байгаа. Тэгээд сүүлийн 7 хоног би ерөөсөө хэрэглэхээ болцсон. Яагаад чинь ер нь энэ батг гаргаад байвал яах вэ гэж би бодоод энийг ерөөсөө хэрэглэхгүй байгаа. Би витамин С энийг би хэрэглэсээр л одоо удахгүй дуусах чинь харагдаж байна. Энд байгаа. Витамин С хэрэглэсэн чинь миний нөгөө хуучин тухан дээрээсэн соргинууд айгу арилж эхэлсэн. Гоё. Тэгсэн чинь буцаад юм гараад тэрхэлсэн. Тэгтээ би бас хэрэглэсээр л байгаа. Зарим хүмүүс витамин С-г ингээ өглөө төрхөж болдгоо гэж ойлгоод байт юм билээ. Харин хамгийн тохиромжтой үе нь өглөө. Тэгээд витамин С-г өглөө хэрэглэхдээ заавал араас нь мэдээж нарны тусаа мартахгүй байх хэрэгтэй. Орой яг уу төрхөж болно л доо. Гэхдээ би өглөө төрсөн дээр гэж би уншиж ирсэн байлээ. За витамин С-гээ төрхчээ дараа нь би шууд серум төрхчдөг байхгүй юу? Ийм Numbuzen. Энэ заяа Numbuzen-ийн 3 серум зүгээр л юм зөөлөн булбраа арьсаа болмоор байвал хэрэглүүл зүгээр юм билээ. Янз бүрийн арьсан дээр нь батг гардаг, эсвэл эмзэг арьстай, эсвэл тийм проблемтэй тийм хүмүүс энийг ашиглаад юусэн хэрэггүй. Зүгээр perfect skin-тэй үедээ л энийг хэрэглүүл дээр юм шиг үл. Би одоо ингээл янз бүрийн юм гарч эхэлж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө би энийг хэрэглэх ямар ч хэрэггүй. Яг л миний энэ юмнуудыг ерөөсөө ингээд эмчлэхгүй байгаа. Зүгээр л миний арьсыг ингээд өвлийн хүүтэн цагт булбраа зөөлөн байгаад нь л хэрэгтэй. За тэгээд би өглөөлөө ер нь янз бүрийн юм хэрэглэхгүй. Тэгээд ингээд шууд серум бэ явцдаг. Эсвэл хэдүүлээ тонер түрхээ. Энэ тонер байна. Бусад тонеруудыг бодвол илүү гуйжуулах хүчтэй гэсэн. Гэхдээ тэр нь тийм хүчтэй биш, зөөлөн маягаар гуйжуулдаг. Тэгээд эмзэг арьсан тохирсон. Тэгээд ямар ч арьсанд тохирно гэсэн. Тэгээд эрэгтэй ч байна уу, эмэгтэй ч байна уу тэ хэрэглэж болно. Надад айгу таалагдсан. Яагаад гэвэл би бас эмзэг арьстай болохоор ашиглаж машиглах юм болов, улаах юм болов гэсэн чинь ерөөсөө тгээгүй. Зүгээр юм усан бүтцтэй. Тэгээ ямар ч үүндэггүй. Тэгсэн мөртлөө баг зэргийн гуйжуулалттай. Энэ тонерыг би яг орой хэрэглэдэг. Гэтэ одоо бас төрөгчээ. Тэгээ би нэг саяхнаас хэрэглэсэн болохоор бас нэг дуусаагүй дөнгөж энд явж байна. Тэгээд хэдүүлээ энийг түрхий. Одоо арьсан дээр янз бүрийн юм ингээ гарч штэ. Тэнгүүд хүмүүс тэрэнд харуулж ингээд бүтээгдэхүүнүүдээ хэрэглэдэг штэ. Би болохоор тэгдэг юм байна. Би зүгээр нэг л тонер, нэг л серум, нэг л одоо нүрийн тустай байвал болцдог гэж бодсон чинь үгүй юм байна. Sorry.
яг тухайн үедээ юу гарсан, арьс чинь ямар асуудалтай, арьс чинь юу чамаас нэхээд байгаагаас шалтгаалаад тэрийг ер нь хэрэглэх ёстой юм байна. Манай би надаас асуудаг байхгүй ингээд тэг ганцхан юм өгчгөө би олон юм хэрэглэмээргүй байна гэнгүй манай амар хэцүү шттэ ингээл чиний ингээл хэдэн 7 хоног чиний арьс амар гоё яж байгаа дараа 7 хоногт нь өөр юм гарч маралтай улааж мулаагаад скул хашиж машлал тэгээд байх юм бол чи өөр юм төрөх хэрэгтэй штэ би чамд энийг санал болгож штэ гэнгүүт нь би ингээл харчингуудаа тэдний аваагүй байдаг байхгүй. Тэгэл яг л хуучин өөрийгөө хэрэгжилж ирсэн юмнуудаа ингээд дахиад авчдаг. Шинэ юм руу орохгүй. Тэгээ ер нь шинэ юм руу орсон дээр юм байна гэж би ерөн сүүлийн үед бодоод байна. Хуучны тэр хэрэгжилжсэн юмнууд миний арьсанд ер нь нөлөөлөхөө болцоод байна. Миний арьс тоохоо болцоод байна. Шинэ зүйл өгөх хэрэгтэй байна энэ хүнд. Энэ арьсанд тий. За серумын араас би мэдээж тэгээ шууд тосоод түрхэн. Элеоны тосыг би та нарт бас ярьж ирсэн. Энэ бүр үнэхээр сайн чийгшүүлдэг. Тэгээ ямар ч тийм зунгааруулсан текстуртэй биш ингээ гоё. Жэлэн крем болохоор айгүй холимог арьсан тохиромжтой. Хуурай арьсан цай мэдхгүй нэг хуурай арьс илүү чийгшил авах хэрэгтэй болохоор крем бүтэц илүү зүгээр ах. Тэгээд туслаг арьсанд бас гайгүй гэж би сонсч байсан. Ер нь айгүй дайжгүй. Гэхдээ ингээд бас л те арьс чинь тийм перфект ямар ч батга юугүй байхад энийг хэрэглэсэн дээр юм бэл. Эннээс гадна за одоо уусаа би нэг түрхэн ингээд жижигхэн саунд хийсэн сая аялахтаа энэ дотор авч явсан. Хараа ийм жэлэн бүтцтэй. Ийм жэлэн бүтцтэй болохоор айгүй дайжгүй туслагдуулахгүй, хураашуулахгүй. Дайжгүй санагдаад байд шүү. Тийм, Medicube. Би Medicube бараг ашиглаагүй сар болж яад бол манай гэж тушир зүтгэхэд аваа явцсан. Тийм болохоор яг Medicube-ийн талаар гоё дэлгэрэнгүй тайлбар өгч чадахгүй байна. Гэтэ яг миний хэрэгжилжсэн 7 хоногудаар бол айгүй гоё ясан. Ялангуяа ингээд нөхцөлттэй энэ хэсгийг айгүй гоё багасгаж байгаа юм шиг надад санагдсан. Тэгээ дээрэс нь миний улаалттай хэсгүүдийг бас ингээд цайруулад байгаа юм шиг те. Ер нь бол гэрлэн бүтээгдэхүүнүүд надад айгүй таалагддаг. Би урд нь ийм LED маск хэрэглэдэг байсан. Одоо жишээлбэл би эднийг арилгахын тулд LED маск хэрэглэдэг байсан аахгүй юу? Тэгээд 7 хоногийн дотор алга болчихдог байсан амар гоё. Тэгээд одоо надад LED маск байхгүй. Ер нь LED маск авах хэрэгтэй байна. Айгүй хэрэгтэй юм байна гэж би ер нь хөвдөө үзэж байгаа. Тэгээд Medicube-ийн jelly cream-ийг та нар бүгдээрээ л мэдчихэж байгаа. Энэ бүр амар өтгөн амар ингээд арьс чийгшүүлдэг юм шиг санагдсан. Оройн түрхээд өглөө нуузгаад ингээд арьс ингээд гүлийгөөд ингээд байжлаадаг. Угаахад ч гэсэн яг ингээд текстур нь мэдэгддэг. Тэгээ ер нь өвлийн цагт надад хэрэглэхэд айгүй таалагдчихж байгаа. 109-таас мэдэхгүй байна. Тэгээл энийгээ хэрэглээл нөгөө Medicube хэрэглэсэн чи ер нь дайжгүй болоод байсан. Тэгэхээр одоо миний Medicube надад алга. Тэгээд тэрний дараа би нарны тусаа хэрэглэн. Би энийг стил дуусгаагүй байна. Тэгээд яг хайлаараа нэг асеттай болохоор тэгээ бас дайжгүй ямар нэгэн харшил өгөхгүй. Гэтэ ийм жоохон цагаан текстуртэй. Би урд нь энэ жэлэн бүтцтэйг хэрэглэдэг байсан. Тэгээд сүүлд андуураад крем бүтцтэйг авсан байлээ. Тэгээд крем бүтцтэй нь ингээд цагаан юм орхиод байт юм байж. Гэтэ яахгүй цагаан харагдулт юм билээ. Арай цагаан болсон байгаа би. Энийгээ дуусгаар Centella-гийн энийг хэрэглэх гээд хүлээж байгаа. Энийг хүмүүс айгуу сайн гэсэн. Энийний шар нь бас айгуу дайжгүй гэсэн. Тэгээд хэдүүлээ одоо энийг хийцээж хэрэглэх юм байна. За одоо ч тэг хүзүү яри. Би ингээд хүзүүн дээр амар юм өвчлээ те. Багтаа би айгуу өндөр хүүхдээс ангийнхнаас өндөр байсан. Тэгээд манай ангийнх нь намайг анааш гэж дууддаг байсан. Тэгээ би урт хүнзүүндээ амар дургу. Тэгээд бус хүүхдүүдээс өндөр байгаадаа би амар дургу байдаг гэсэн. Тэгээд дандаа ингээд мөрөө бүхтэлгөөд ингээд толгоо ингэж яваад байдаг гэсэн. Тэгээд сууж муухтаа ч гэсэн ингээд цэгц суухгүй ингээд хоошоо ингэж суугаад байдаг байсан. Тэнгүүт чи нэгсэн ингээд яг энэ хүзүүний юм бүхтэр шиг мүүсээд байдаг ш. Тийм мүүсцэн байсан. Тэгээд хүзүүний арьс ингээд муухай үрчлээдээд. Тэгээ ерөн сүүлийн үед энийг уучлыг арилгаж болдсон болов гэж бодоод баахан крем судалсан би баахан туснууд судалсан. Тэгээд
Ер нь бол тэгэл зохих мохныхаа тусыг хүмүүс ингээ үзүүндээ төрөгчтэй юм билээ. Эсвэл нүүрэндээ хэрглэж байгаа бүх чийгшүүлдэг тусаа ингээд бас үзүүндээ давхар төрөгчдөг. Гэтэ сүүл би юм бакучол гээд нүдний тус авсан штэ. Би энийг сүүлийн үед хүзүүндээ түрхээд байгаа. Тэгээ энэний нэг анзаарсан зүйл нь гэвэл би ингээд орой нүдэндээ түрхээд унтаад маргааш нь сэрэхэд ингээд юм юмнууд хуулраад байдаг айгуу сонио. Тэгээд би сүүлийн үед нүдэндээ түрхээ болоод гээ хүзүүндээ түрхчдэг болсон. Тэгээ ретинол биш ч гэсэн бакучол арай гайгүй хүчтэй, гайгүй зүйл болохоор, гайгүй ингредиент болохоор би одоохондоо энийг түрхэж байгаа. Ретинол руу орё гэхээр эмнэлэг арьстай хүмүүс бүр 0.1%, 0.5 тэ 1%-аас нь эхлүүл айгуу дээр гэж сонссон. Гэхдээ би стил ингээ айгаад байгаа. Гинт ингээ амар бүр брейкаут болвол хэцүү байх гэж бодоод. За тэрнээс гадна би та амар гоё тос хийж үгүй заяа. Clarins-ийн Pure Reset гэдэг энэ тос бүр надад амар их таалагдсан. Ялангуяа яг 25-аас дээш насныханд зориулагдсан юм бүтээгдэхүүн гам гаргасан байхгүй юу Clarins. Тэгээ би энийг дэлгүүрээс нь аваагүй надад нөгөө бэлгээр ирсэн. Тэгээд үүний хувьд бол айгүй тажгүй, айгүй хямдхан. Бусад Clarins-ийн гамуудыг бодвол тэгээд хараа доторх нь ингэ дууссан. Би ингэ хэрэглээд дууссан. Ямар текстуртэй вэ гэхээр гелэн текстуртэй. Тэгээд арьсыг мат болгох зориулттай. Тэгээд одоо энэ imperfection гэдэг одоо энэ янз бүрийн одоо муухай улаалт тийм жижигхэн гарсан өмнөд төгч ер нь багасгадаг төрлийн юм багхгүй юу. Саяны хэдэн өдрүүд орой болгон түрхээд тэгсэн чинь ингээд гайгүй болж эхэлсэн. Тэгээд дууссан чинь эдэн ингээд хэвэндээ байгаа гайгүй болохоосоо гадна энэс ер нь ахиж авмаар юм байна гэж би бодож байгаа. Тэгээ ингээд арьсан дээр түрхэхээр ингээд тийм гуйжуулж байгаа юм шиг энэ сонин мэдрэмж өгдөг заяа. Гэхдээ ингээд маргааш нь зэрхэд бүр амар гоё болсон байдаг арьс. Хэрвээ хэрглэж үзчихсэн бол энэний тухай сэтгэлээ хэлээрэй. Би лав хэрглэж үзээр надад лав амар таалагдаад одоо тэгээ би энийг нөгөөх нь авна. Өөр юм баа. Илүү хуурай арьсанд зориулагдсан. Энэ надад жоохон таарахгүй байсан. Би ингээд энийг түрхэж унтахаар жижиг сажиг юм гараад л одоо жишээл би энийг бас энэс олсон байх гэж бодоод байгаа байхгүй юу. Энэ яагаад гэвэл бүр амар өтгөн текстуртэй заяа. Тэгээд ингээд shea butter энэ орсон ингээд амар өтгөн. Тийм болохоор ийм өтгөн миний арьсан жоохон тохирохгүй. Ялангуяа T-зон дээр тохирохгүй байна гэж би бодсон. Гэтэ яг хуурай арьстай бол энэ дайжгүй юм шиг байлаа. За одоохондоо миний өглөөний нүгэр арчилгаа ийм байна. Тэгээд төгс биш зүгээр стил арьсаа ингээд арчлаад арьснаасаа сураад юмнууд судлаад явж байна. Хэрэв начиг адилхан проблемтай байгаа бол бас комент бичээрэй. Яаж ямар бүтээгдэхүүн хэрэглэж байна надад хэлээрэй. Ялангуяа ийм толгойгүй жижигэн батгнууд гарсан үед ямар арга хэмжээ авдаг вэ тэрийгээс хэлээрэй. Дахны ийм жижигэн наалтууд ээж тэднийг ш наагаад хэрэггүй тэднийг наасан наагаагүй стил нөгөө толгойн сорох юм байхгүй дотор нь юм байхгүй юм шүү заяа. Тэгээд яг юу ингэх мэдэхгүй заяа. Им сонь. За тэгээд миний бичлэгтээ суугасан баярлалаа. Тэгээд зөвлөмөр байгаа юмнуудаа комент секцээр бичээрэй. Дараагийн удаад оройныхоо рутиныг хийн. Тэгээд тэр үедээ бас орой юу ашиглаж байгааг хэлье. Орой мэдээж өглөө ашиглаж байгаагаас илүү их юм ашиглаж байгаа. Гэтэ би сүүлийн үед бодоод байх юм өглөө ч гэсэн их юм ашиглах хэрэгтэй юм байна гэж бодсон. Яагаад гэвэл өдөржингөө тэр арьс чинь бас тийм чигшил хэрэгтэй байгаа болохоор ер нь өглөөний скин кер дээр ч гэсэн ер нь давхарлах хэрэгтэй юм гэж бодож байгаа сүүлийн үед. Та нар юу гэж бодож байна? За тэгээд дараагийн бичлэг хүртлээ. Bye bye.